Манай solar system янз бүрээр туршиж үзээд за эцсийн сонголт маань бол ер нь ингээд 45 кВт-ийн батарей хангамжтай 22 кВт-ийн инвертертэй. Инвертер гэдэг нь одоо гаднаас ирж байгаа тогийг ингэж Хувиргаж. тий нараас болон дөрвөн шугаас ирж байгаа тогнууд ингэж хувиргаж өгдөг юм байна тийм үү? Тий. Одоо энэ өдрийн цагаар бол ингэх юм. Нарны толиноос ирж байгаа тогийг шууд одоо хэрэглээр үгүй 220 болгож нийлүүлээд илүүдэл гарсан тоогоо батарей хураагууртаа хураачиж байгаа. Энэ батарей хураагууртаа хуруулсан тоогоо наргүй үед ашиглана гэсэн үг. Дэлгэм үү тий. Тий, ойролцоогоор 200 кг жинтэй жилтгүүл чулуу. Энэ ингээд дотроо ийм галтуулын ийм хөрөн болон ийм базаалтын чулуун ийм дулаан нөөцлөр. Одоо яг дулаан нөөцлж байгаа нууц нь энд байна гэсэн үг. Энэ чулуу маань бол маш өндөр гарац төсвөртэй. Хоримтлуулсан дулаанаа яг ингээд жигд гаргадаг гэсэн үг. Энүүгээрээ сайхан дулаанаа тэгэл энэ өдрийн цагаар бас энэ цонхороо сайхан дулаанаа аваад ингэчих юм бол тэгэл болчихоо. 40 см-ийн полистирол блок, лего блокоор өрөөд дахиад гадна талаас нь 10 см-ийн полиуретан хөөсөөр ингээд дулаалчихсан. Тэгээ тааза муу адил 10 см-ийн полиуретан хөөсөөр дулаад энэ шаландаа SPS-өөс 10 см-аар дулаалчихсан. За энэ ерөнхийдөө бол ингээд халуун сав шиг болцсон гэсэн үг.